хам богдуулын ингэр хатан туулын торгон имжээр холыг ойртуулж хоёрыг учруулж төв дэлхийг их орон тоймын холбох гүүрэн болсон нисэх химээх их айлын дэргэд анхны шанга татсан Монгол улсын ууган сургуулиудын нэг нийслэлийн ерхий боловсролын буян тухай цогцлбор сургууль. Лагчс алтан шаргалангоор хожигдож байгаль дэлхий үзмжээ нэмэгтээ зэрэгцсэн мөнгөн хонхны хөнгөн дуу жингэн дуурч хичээлийн шинжил эхэлдэг. Жил бүрийн намар ээжтэй хөтлүүлэн аавыгаа даган итгэл дүүрэн ардын сургуулиа зорих тэрл бяцхан үрсийг нар гэрэлтсэн энэ сургууль маань 80 дахь жилдээ ухтан авч байгаа нь энэ. Ерөнхий боловсролын сургуульд 6 настай сурагчдыг хүлээж авдаг байсан цаг саяхан мэд санагдавч түүнээс хойш чам үе хугацаа өнгөрч багш нар энэч дадлаг туршлага даган зузаарчээ. Энэ жил манай сургууль 1-р ангийн 12 бүлэгтээ олон хүүхдүүдийг шинээр эсүүлж хичээлийн шинэ жилийн нээлттэй ёсол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Зураг, түүх болон 100 дамжин өртөөлөх түүхэн он жилүүдэд амьдралын алтан босхийг алхан орно гэдэг юутай сайхан, юутай таатай. Буурал түүхийн намтартай Уман хүүхдийн өргөө буян тухай зохицолбор сургуулийн маань 80 жилийн түүх нь Монголын боловсролын байгууллагын шинжилгээний түүхийн тэргуун игнэнд нисхийн 7 дугаар сургууль нэртэйгээр бичигддэг. Энэ их түүх нэр хүнд туршлагыг хамтдаа бүтээсэн үе үеийн багш сургууль хүмүүжүүлэгчид, сургуулийн удирдлагууд, үе үеийн төгсөгчид болон өнөөдөр сурж байгаа инкри бяцхан шавнар тэдний ээж аавд болон манай байгууллагатай хамтран ажилладаг төрийн ба төрийн бус байгууллагын хамт олон та бүгддээ түүхт 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж дүүрэн бэлэгтээ төвшин жаргалтай явахын ёроолыг бэлэгдэе. Тэртээ 1939 онд Нисхийн баг сургууль нэртэй байгуулагдаж байсан сургууль маань өнөөдөр буян тухай цогцлбор сургууль болон үйл ажиллагаагаа өргөжин хөгжүүлсэн. Өчигдрийн түүхийг бүтээсэн манай алтан үеийнхэн азаа буурлууд та бүгдийн нүрх, хөдөлмөр, сэтгэл, зүтгэл энэ сургуульд дүүрэн бий. Их ажлын төлөө зорилго нэгдэн хамтран ажилласан та бүгддээ амьдралд нь аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Түүхийн хуудсыг иргэн сөхвөл 1939 оны намар Монголын эскадрилийг түшиглэж нисгэгч инженер механикчдын хүүхдүүдийг сургах зорилготойгоор эскадрилийн нэгэхэн эдэс болж 7 дугаар сургууль гэхээс илүү нисхийн сургууль хэмээн нэрээр олноо танигдж эхэлжээ. Шин тутам байгуулагдаж байсан нийслэл Улаанбаатар хотын анхны 7 сургуулийн нэг болсон түүх ийхүү эхэлсэн бөгөөд эдгээр сургуулиудын ихэнх нь цэргийн клуб, хорооны улаан болон зэрэг газруудад хичээлээ эхэлж байсан бол тус сургууль тухайн үеийн доод нисгэд 2 багш 7 сурагчтайгаар 2 Монгол гэрт анхны хичээлээ эхэлж байсан юм гэдэг. 1969 оны 7 дугаар сарын 5-нд ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоолоор 8 жилийн дулд сургууль болж 1-ээс 8 дугаар ангийн 16 бүлэгт 480 гаруй сурагч, 24 багш, 8 ажилтнтайгаар нийслэлийн эмнэлгийн зориулалтад баригдсан 6 өрөөтэй дан цагаан байшинд шинэхэн хичээлийн жилээ эхлүүлсэн байна. 1986 оны 7 дугаар сарын 3-нд 10 жилийн дунд сургууль болон өргөжж 1997 оны 6 дугаар сарын 18-нд нийслэлийн засаг даргын А104 дугаар тоо тушаалаар бүтцийн өөрчлөлтөнд орж хан үйлдвэрийн 7 89 дугаар сургуулийн удирдлагын бүтцийг дахин нэгтгэж өнөөгийн буян тухай цогцлбор сургууль хэмээх нэрээр нэрийдэх болсон түүхтэй. За, би 1998-аас 2000 оны хооронд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаанд бол Японы засгийн газрын тусламж JICA-гийн хөрөнгө оруулалттайгаар 220 хүүхдийн багтаамжтай бага сургууль баригдах болсон. Тус сургуулийг барихад бол манай сургуулийн багш, энд ажиллаж байсан хүмүүсүүд, удирдлага маш их хүч чармаалт гарган ажиллаж энэ сургуулийг бариулж эхэлсэн юм аа. Анх удаа удирдах зөвлөлийг ажиллуулснаа сургуулийн захирал удирдлага мөн хичээл сургалтын технологиуд бол маш их нөлөө үзүүлж бид нарт маш сайнаар нөлөөлсөн.
жилийн түүхэн хугацаанд энэ сургуулийн бий болгож бүтээсэн ололт амжилт нь байгуулсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэлх үе үеийн удирдлагуудын эргэх холбоо сайтай ажиллаж, аливаа шинэ хөтөлбөр хэрэгжихэд бие биенээсээ туршлах хуваалцах, нэг баг нэг хамт олон байж ирсэнтэй салшгүй холбоотой бөгөөд энэ нь ч идүүгийн эвсэг бүтээл санаачлагтай хөдөлмөрт сайхан хамт олныг бүрдүүлэхэд ихээхэн түшиж болсон билээ. Үе үеийн удирдах ажилтнууд, удирдлагууд, за үе үеийн одоо чадвартай багш нар, за үе үеийн захиргаа аж ахуйн баг хамт олон бүхий л хүмүүсийн оролцоо дэмжлэгтэйгээр манай сургуулийн үйл ажиллагаа жилээс жилд улам одоо өргөжөж, тогтворжиж, амжилт нь баттжиж, аривжиж байсан ийм түүхтэй сургуулаа. Тэгэхээр ийм сайхан өргөн түүхтэй сургуулийн удирдлагаар бас 5 жил ажиллаж, бас баггүй их хөдөлмөр бүтээн байгуулалтыг энэ сайхан хамт олонтойгоо хамтарч хийж байсандаа маш их баяртай байгаа. Хүүхдийг бид цав цагаахан цаастай зүүрэлдэг. Чухам тэр цаасан дээр ямар зүйл урлана, түүний хэрээр гигэн дурсамжуулан, түүний сэтгэлийнх нь гүнд тодоостоод хоногшин үлддэг. Тиймдээш тэр сайхан гигэхэн ертөнцийн босгох бүтээл бүхнээ ингүүн сайхан байлгахын төлөө багш бүхэн хичээл зүтгэлээ гаргаж хичээнгүлэн ажилтдаг юм а. Энд ахмад огч нарын маань ариун их туршлага юу юунаас илүү эрхэм байсныг энэ донцлон дурдхан зүйтэй болов. Би тус сургуулийн ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлыг 2005 оноос хойш одоо хүртэл гүйцэтгэж явж байна. Та бүхнийхээ итгэл найдварыг алдахгүй тулд бид нэр залуу багш нартайгаа, залгамж холбоотой ахмад багш нартайгаа үргэлжлэн мөнхийн уулзаж уулзсан явдаг юм аа. Манайд одоо 39 багш, 15 ажилчид байгаа. Багш ажилчид та бүхний минь үүсгэн байгуулсан үеийн ахмад үе та нартай бид үргэлжлэн мөнхөд баярлж явдаг юм. Бидний үед бас их онцлог байсан. Яагаад гэвэл 10-аас 11 жил, 11 жилээс 12 жил шилжих, тэр шилжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, асар том сургалтын хөтөлбөрийг боловсруулахад манай сургуулийн хамт олон бол үнэхээр мэрэгжлээрээ баг болон ажилласны үр дүнд одоо сургалтын хөтөлбөрийг маш сайн хийж хамтран ажилладаг байсан. Үүний үр дүнд хүүхдийн сургалт, хүмүүжлийн ажлууд маш зогсоор явагдаж их олон амжилтыг гаргаж байсан. Сургалтын ажлаас гадна хичээлээс гадуурх ажил, хүмүүжлийн ажлууд энэ сургууль дээр эцэг эхтэйгээ хамтрах, харьяа байгууллагуудтайгаа хамтрах, төгсөгчтэйгээ хамтрах гэх мэтчингээр хүмүүжлийн ажлууд маш сайн явагдаж явдгаараа энэ сургуулийг төгссөн сурагчид нь одоо маш төлөвшил сайтай байдаг, хүн болдог гэдгийг би тэр талаас нь илүү одоо багтж байдгийг. Их оронч, бодит чадвартай, бүтээлч, зөв Монгол иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийн эрхэм зорилго болгосон 80 жилийн түүхтэй тус сургууль нь Идүүгээ хан үйлдвэрийн 10, 16 дугаар хорооны иргэдийн хүүхдүүдийг хүлээн авч баг, дунд, бүрэн дунд боловсрол олгох сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулж 2019-с 2020 оны хичээлийн жилд 3 байранд нийт 77 бүлэгт 3100-аас сурагч, 124 багш, 6 удирдах ажилтан, 28 үйлчилгээний ажилтнтай нийгмийн ухааны, байгалийн ухааны, багангийн заахаргын, захиргаа аж ахуй гэсэн 4 танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай нийгмийн ухааны заахаргын нийтлэн нийт 42 багштай, нэгдлэн ахлагчаар баталгаа өгч ажилладаг. Түүх нийгэм, газар зүй, монгол хэл уран зохиол, гадаад хэл хөгжмийн секцүүд хамрагдаг. Түүх сургуулийнхаа 80 жилийн ог хөгтөж, манай сургуулийн багш ажилчид олон бүтээлч ажлуудыг хийж амжилт бүтээл ариун 80 жилийн ойгоо хөгтөж байна. Тус сургууль нь боловсролын хөгжлийн хөтөлбөрийн түшид сургууль болж англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалт 2015 оноос солонгос хэлний Smart Angi хөтөлбөрийг явуулж ирсэн. Идүүгээ эцэг эхчүүд болон төгсөгчдөөс хамгийн зөв хөтөлбөрийн нэг болжээ гэсэн талархлын үнэлэмжийг одоо ч гэсэн авсаар байдаг юм аа. 1998 онд анх англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтаа бага анги буюу бүр 1-р ангиас нь сургалтыг эхэлж исэн. За би өөрөө 1992 онд
төгсөж ирээд энд ажлынхаа гараа эхэлж байсан. 98 онд бол бид нар тэр үед инх тайвны корпус гэсэн одоо олон улсын байгууллагаас анхны сайн дурын багш Карен Харматук гэдэг хүнийг ураад энэ тус нисэхтэр одоо англи хэлний сургалтыг 1-р ангиас нь эхлүүлж исэн ийм төвхтэй юм аа. Буян тухай цогцлбор сургууль нь 1996-аас 2018 он ногоон гэрэл цагаан шугам тэмцээний дүүргийн 19, нийслэлийн 5, улсын 2 удаагийн авраг 1998-аас 2018 он хүүхэд хууль, залгамжлагч, өсвөрийн цагдаа тэмцээний дүүргийн 15, хотын 16 удаагийн авраг. 2011 оны нийслэлийн хүүхдэд ээлтэй сургууль. 2014 онд нийслэлийн засаг даргын А399 тоо захирамжийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын чанарыг хүртээмж үр дүнг индексээр дүгнэхэд нийслэлийн шилдэг 10 сургуулийн нэгээр шалгаж 10 сая төгрөгөөр шагнагдсан. 2015 онд боловсрол соёлын шинж тухайн яамны боловсролын шинжилгээг манлайлагч шилдэг сургууль, 2016 онд хаануул дүүргийн тэргүүний сургууль, 2016 оны оюуны хөрөнгө оруулагч шилдэг байгууллага, 2016-аас 2017 онд сургуулийн эргүүл дэвжээ тэмцээний дүүрэг нийслэлийн авраг гээд тэдний амжилтыг дурдаад байвал дуусахгүй. Та бүхэн манай сургуулийн амжилтуудаас сонслоо. Ногоон гэрэл цагаан шугам тэмцээн, хүүхэд хууль, өсвөрийн цагдаа, эцэг эхийн эргүүл дэвжээ тэмцээнээс хүүхдүүд маань амжилттай оролцохын зэрэгцээгээр хууль, эрх зүйн мэдлэг, мөн замын хөдөлгөөнд соёлтой оролцох, гэмт хэрэгээс өршлөн сэргийлэх ач холбогдолтой. Багангийн багштай баярлаа. Бэлчирхэн би чинь бичиж сурлаа. Манай буян тухай цогцлбор сургуулийн багангийн заахаргын нэгдлэн 42 багш 1800 гаруй суралцагчтайгаар энэ хичээлийн жилд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд мөн 1-р ангийн 12 бүлэгт 480 гаруй суралцагчийг элсүүлсэн ийм сайхан амжилттай байна. Манай сургуулийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж элсэгчдийн маань тоо одоо улам бүр нэмэгдсээр байна. Багангийн сургалтын онцлог бол одоо бусад одоо сургалтуудаас бол илүү онцлог. Одоо шинээр сургуульд элсэн орж байгаа цагаан цаас шиг ийм ариухан бяцхан хүүхдүүдийг хүлээж авч амьдралын одоо анхны гарааг нь эхэлж зөв дадал төлөвшөлт сургах ийм одоо хариуцлагатай үе байдаг. Энэ хариуцлагатай албандаа манай багангийн заахаргын тэнхимийн багш нар маань одоо хариуцлагатай сайн ажиллаж сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа. 1998 онд буян тухай цогцлбор сургуультаа би 1-р ангидаа элсэн ороод 2008 онд тус сургуулаа төгсөөд 4 жил багшийн сургуульд сураад одоогоор төрлөх сургуультаа багангийн багшаар ажиллаж байгаа. Мэргэжлэрээ бахархдаг сургуулаараа мөн маш их бахархдаг байгаа. 2012-оос 13 оны хичээлийн жилд 450 сая төгрөгийн өртөг бүхий урлаг спортын танхимыг боловсрол соёлын шинж тухайны яамны хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтанд оруулж 2013-аас 2014 онд 450 сая төгрөгийн өртөг бүхий биеийн тамир чирэгжүүлэлтийн иж бүрэн талбайг хан үйлдвэрийн засаг даргын хөрөнгө оруулалтаар 2013-аас 14 онд 90 сая төгрөгийн өртөг бүхий хүүхдийн автобусыг нийслэлийн засаг даргын хөрөнгө оруулалтаар авч 2014-аас 15 онд 380 сая төгрөгийн өртгөөр төвийн төвлөрсөн дулааны шугамд холбогдсон. 2014-аас 16 онд 380 сая төгрөгийн өртөг бүхий төвийн төвлөрсөн хэрэглээний цэвэр усан нийслэлийн цэвэр агаар сангийн хөрөнгөөр холбогдож 2018 онд улсын төсөвд 640 хүүхдийн суудлал бүхий 3 тэрбум 840 сая төгрөгийн өртөгтэй хичээлийн байр барихаар батлагдаж энэ хичээлийн жилд 100% ашиглалтанд оруулсан амжилттайгаар түүхтэйгоо угтаж байна. Эдгээр хөрөнгө оруулалтын ачаар за манай сургууль спортын талбай мөн спортын заалтай, урлаг заалтай, за мөн цэвэр усанд холбогдсон зэрэг нь бол сурагчдыг хөгжих, сурах боломжоор хангасан 80 жилийн өгсөн одоо манай сургуулийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа боллоо. Хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэхийн төлөө бид хичээнгүйлэн ажилладаг. Үүний тулд олон төрлийн урлагийн спортын, оюун ухааны дугуйлын секцүүд байнга хичээллүүлж,
Үүнийхээ хэрээр дүүрэгтэй төдийг улсдаа төв дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнүүдэд хүүхдүүд маань байнга амжилтыг гаргасаар байна. Бид эдгээр бүх амжилтыг гаргах нөхцөл болцоог бүрдүүлэхийн төлөө олон талт ажлуудыг санаачилж, хүүхдүүдэд хамгийн их эрэлт хэрэгцээ ихтэй байгаа материалын зүйлсийг дутаахгүй хичээн зорж, уг бодлогын, оюуны болоод капиталын хөрөнгө оруулалтын зорилтын дагуу маш үр өгөөжтэй ашиглаж, бусад сургуулиуд, багш хамт олон сайхан үлгэр дуурайлал үзүүлж мандайлан ажиллаж байна. Өнөөдөр буян тухай зохицуулбар сургуулийнхаа 80 жилийн ойн баярын спортын арга хэмжээнд өргөдөө ирсэндээ маш их баяртай байна. Энэ нисгийн 7 дугаар сургууль гэдэг бол үнэхээр энэ хаамуул дүүрэгтэй, нэр хүндтэй сургууль байсан. Олон жилийн түүхтэй спорт урлаг соёлоор олон жил одоо төгсөгчд нь мандалж ирсэн ийм сайхан сургууль байгаа. Энэ сайхан төрлөх сургууль дээр өнөөдөр өргөдөө ирж энэ сайхан арга хэмжээнд орж байгаадаа үнэхээр баяртай байна. Сэтгэл маш өндөр байна. Би 2012 онд сургуулийг төгссөн. Тэгээд 10 жилдээ сурж байхдаа хөл бөмбөг тоглодог байсан. Тэгээд оюутан болоод сакс, хөл бөмбөг, волейбол ер нь бүхэл спортоор тоглодог. Тэгээд маань сургууль маань ер нь спорт талдаа айгүй идэвхтэй. Тэгээд сурагчдыг ер нь айгүй өргөн хамруулдаг. Тэгээд 80 жилийн түүхтэй одоо тэмцээндээ орж байгаа бүх хүмүүстээ одоо минь төшөөлье. Спорт чиглэлээр маань сургууль сурагчдыг маш их дэмждэгт айгүй баярж явдаг. Тэгээд сургуулийн 80 жилийн товыг өгөөж гарчсандээ баяртай байна. Сургуулийнхаа багш сурагчид болон ажилчдаа бүхэнд баярын хүргье. Бидний анх одоо спортын олимпийн спортын хичээлэхэд манай сургуулийн бие намны багш юу Саран Туяа гэдэг багш маань биднийг анх 7 дугаар ангиас эхэлж бэлдэж байсан. Тэгээд спорт заал байгуулагдсанаас хойш бид нар анх хөдөлмөр нийгэмлэгийн аваргаар одоо 2 дугаар байр залгамжлах сэтгүүлийн нэрмжит анхны гандуулын аваргаар энэ сургуулийнхаа төгөл багийн спортоор анхны хүрэл медалийг авчирж байсан юм түүхтэй манай анхны төгсөлтийнхэн бол одоо спортоор бүгдээрээ мандаалагч энэ сургуулийн одоо спортын хүүхдүүдийн хичээллэх одоо энэ үндсийг тавихад бидний нөлөө их байсан гэж одоо ангийнхаа үеийнхнэрээ их бахархаж байна. Буян тухай зохицуулбар сургуулийн түүхт 80 жилийн ойн баяраар тус сургуулийн төгсөгчид хүрэлцэн ирж, хандивын аяыг өрнүүлж, түүнийхээ хэрээр сургуулийн өнгө үзмжийг нэмэж, сургуулийнхаа энэхүү түүх дойг бид нүүр бардам сэтгэл дүүрэн тэмдэглэж байгаагаа бахархаж хэлмээр байна. Нэг 1987 онд анхны сургууль 10 жилийн гэдэг тодтолтой болсон. Бид нарыг одоо 85 онд 8 дугаар анги төгсөж байхад бол 8 дугаар одоо 8 жилийн сургалттай байсан. Тэгээд дараа нь төгсөөд бид нар бол одоо ер нь манай сургууль төгс 8 жил төгссөн хүүхдүүд бол Бягийн 10 дугаар сургууль юм уу, Яарамгийн 41 34 дугаар сургууль руу очиж 9 10 дугаар анги дүүрэгдэх тийм байсан л та. Тэгээд тэр жил болохоор одоо ингээд манай 8 жилийн сургуулийг 10 жил болгох шийдвэр гараад бид нар 9 дугаар ангидаа 86 онд ороод 87 онд анхны 10 дугаар анги төгсөж анхны одоо 10 жилийн төгсөлтийнх нь одоо сурагч болсноороо бид нэр түүхэнд үлдэх байх гэж ойлгож байгаа. Манай ангид бол одоо 2 гамболд байсан, 2 оюун гэрэл байсан, 2 чанслан байсан, 2 мөнх цэцэг байсан, 2 оюун гэрэл байсан. Энэ одоо манайх ерөөсөө маш их 2 хороор тийм байсан. Тэгээ би бол одоо Д гамболд гээд бас манай Исхамболд ч гэж бас байлаа. Яг одоо ингээд 10 жил яваад ингээд эргээд 2 Батболд маань бас байсан. Эргээд одоо энэ хүүхдүүд байсан үеэ ингээд дурсаад ингээд ойгоороо уулзаад бид нарыг бас ингэ уулзах боломж олгож байгаа энэ сургуулийн хамт олон захирал бусад хүмүүстээ бас баярснаа илэрхийлэх ёстой. Нисгийн 7 дугаар сургууль бол миний удам угсаатай их холбоотой. Миний аав бол энэ Нисгийн 7 дугаар сургуулийн ахмад төгсөгч. Миний ээж бол энэ 7 дугаар сургуулийн багш өдөртөх ажилтны олон жил хийсэн Ямсран гэж хүн байгаа. Миний дүүнэр бүгд энэ сургуулийг төгссөн. Тийм учраас энэ 7 дугаар сургуулийн одоо том ач холбогдолд оролцож байгаа. 8 дугаар төгссөн монтаж маань энэ байна. Бид нар 15 онд уулзсан юм аа. Сургууль тэгэхэд бид нар 20 гаруй хүүхэд ирсэн сургууль уулзж ирсэн. Тэгээ одоо 80 жилийн хойд хамт олон маань бүгдээрээ оролцсон гэдэгт найдаж байна. Бүгдээрээ гэж урьж байна. Ингээ хамт олонныгоо хүрцээрээ гэж хэлэх байна. Алтан босыг алхаж орсон
анхны өдрөөс арван эрдмийг шимтэх хүртсээр 10 жилийн гадаан ортлоо үслийн жилийн жогсон хүрэх ирэдийг огтол заасан 10 жилийн сургуулиад орсож ачаат багшнараа санан явна эхэн чихрээ талан ховаад хэцүүхэн хичээлээ хамтран давтаж сурагчийн хурцаар жилдэн гойсон сургуулийн жилүүдийн дудаас зан дэвтэр түндэ зогсон зураг дурсгалчин дураж байна зурдин бишээ үрдин сэтгэлээр зунассан чадгал жавна ажил эрдмийн замыг дагаад арван зүгтээ замнан одоод удаман татаад харсуусанч учран зовхон ёроо байна Монгол улсын ууган сургуулиудын нэг нийслэлийн ерхий боловсролын буян тухай цогцлбор сургууль. Буян тухай цогцлбор сургуульд би 1973 он төгссөн. 80 оноос 2006 он хүртэл энэ сургууль хим биологийн багш хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. За миний ажиллаж явах хугацаанд хойд 89-р сургууль манай нисхийн 7-р сургууль хоёрыг нэгтгээд буян тухай цогцлбор сургууль байгуулагдчихсан. За хамт олон бол бүрэлдэн тогтоод эвсэг хамт олон байсан, ажилсаг байсан, ажлынхаа төлөө зүтгэдэг байсан. За 2001 онд манай хан уул дүүргийн одоо буян тухай цогцлбор сургуулиас 6 ур чадварын авраг төрж исэн юм байна. Өвгөн захиралын үед бид хоёр 10 дугаар анги төгсөх сурагчдын шалгалтын материалыг өглөө яам дээрээс очиж аваад нааша гарсан чинь нөгөө ногоон автобусандаа суугаа явна. Энэ цагаан хаалганы цаатаад шөнө нь яхан цас орцсон учраас автобусны маань дугуй одоо халтраад явдаггүй. Тэгээ бид хоёр тэнцэнээс одоо автобуснаас буугаа нааша гүүх үү яах уу гэд ингэжсэн чинь манай баян жаргал урдаас гүйж ирж тэр шалгалтын тестийг аваад цагт нь энэ одоо шалгалтыг эхлүүлжсэн. Ийм одоо ерөөс энэ сургуулийн энэ хүүхдүүдийг одоо хөгжүүлэх үйлсэд айгүй тийм идэвхтэй оролцсон сайхан хамт олонтой ажиллаж байсан да одоо би үргэлж баярлдаг юм аа. Миний багаангийн хамт олон бол маш их бүтээж ажилласаг ийм одоо хамт олон байсан эвсэг. За ингээд энэ ажлын хугацаанд бол дүүргийн одоо олон удаагийн ожинбаа дурлалын тэмцээнд оролцож аврах сурагчид, аврах багш хамт олон одноороо төрж байсан. Тухайлах юм бол манай сургуулийн энэ одоо багаангийн сурагчид ногоон гэрэл цагаан шугам тэмцээнд 13 жил тэргүүн байр эзэж хотод бас 8-9 жил төрүүлж байсан юм түүхэн уламжлалтай. За энэс гадна бол одоо төрлөрийн уралдаан тэмцээнд бол их оролцож байлаа. Миний бие 2019-с 2016 онуудад тус сургуулийн бага боловсролын сургуулийн менежерээр ажиллаж байсан. Энэ хугацаанд багш эцэг эх
сурагчдын уруулсан холбоог дэмжиж ажилласан. Мөн сургуулийн үйл ажиллагааг дэвшүүлэхийн тулд багшийн бүтээлч хамтын ажиллагаа, эерэг сэтгэлгээ, эерэг хандлагыг түлхүүгээр хэрэглэж сургуулийн амжилтыг дээшлүүлэхэд зорж ажилласан. Энэ сургуулийн түүх маань миний ажил амьдралтай сувчгүй холбоотой. Би 2005-аас 2010 оны хичээлийн жил тус сургууль бага боловсролын сургуулийн менежерээр ажиллаж байсан. Тэгээ энэ үед маань энэ мундаг багш нартай ажиллаж байсандаа би их бахархаж баярлж байдаг. Нэг оноос манай сургууль ерөөсөө математикийн боловсролыг дунд ангид биш бага ангиас нь эхэлж анхаарах нь чухал юм байна гэдгийг мэдээд наран цэцэг багштай нэгний А ангийг математикийн төрөлсөн сургалтын анги болгож зохион байгуулсан. Тэр ангид одоо дунд ангийн математикийн багш би математикийн сонгоныхын хичээлийг зааж ирсэн. Математик бол шинжлэх ухааны хаан гэдгээ. За тэгээд манай сургуулиас олон мянган шавнар маань олон олимпиад уралдаан тэмцээн, IQ-гийн тэмцээнд олон их амжилтуудыг үзүүлж байсан. Энэ бол одоо манай сургуулийн амжилт бахархал юм аа. 90 оноос хойш 2005 онд хэд анги төгссөн. Ингээд нийт хамт олонтой болон энэ 80 жилийн ойд хүрсэн ирсэн ахмад багш нар үе үеийн ажилчид, төгсөгчид та нартаа хөдөлмөр мөрөгтөлийн өндөр амжилт хүсье. Миний амьдрал бол энэ сургуультай салцгүй холбоотой. Би 1974 оноос 90 он хүртэл энэ сургуульд ажиллаж амьдарч хамт олон дотор ажиллаж байлаа. Энэ хамт олон бол эвсэг нөхөрсөг сайхан хамт олон. Одоо хэрн би холбоотой эднэртэйгээ байнга уулзаж, өвчөрч, уулзаж, ярилцаж, зовлон жарлаа хуваалцаж байдаг. Аливаа сургуулийн төгсөгчдийн гаргаж байгаа амжилтаас тус сургуулийн ерөнхий үнэлгээг харж болдог. Бид сургууль хүмүүжлийн ажлыг тогтмол чанартай явуулсны үр дүнд төгсөх, анги дэвших хүүхдүүдийн мэдлэгийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 85-аас 90% хүрсэн үзүүлэлттэй байна. Нийслэлийн боловсролын чанарын шинжилгээг хэрэгжүүлэхэд хүүхэд бүрийн бодит чадварыг хөгжүүлэн нийслэлийн индексийн аварга 23 багш ажиллаж байгаа нь бахархууштай. Манай сургуулийн түүх 80 жилийн тохиолж байгаа энэ өчтмөрчд буюу 2019-с 2020 оны хичээлийн жил сургууль хүмүүжлийн үйл ажиллагааг 79 бүлэгт 3145 суралцагч 120 багштайгаар сургуулийн үйл ажиллагааг явуулж байна. Энэ хичээлийн жилийн онцлог бол 640 суралцагчийн хүчин чадалтай шинэ өргөтгөлийг хүлээж авч байгаа маань түүх 80 жилийн босгон дээр бид хүлээн авч байгаа томоохон бэлэг юм аа. Технологийн багшаараа ажиллаад 28 жил болж байгаа. За түүнээс 28 жилийн хугацаанд мэргэжлийн ангийн, гүнзгий анги гэж ачаа одоо багштай анги нээгдэж за одон мэргэжлэр оюуталчин, эсвэрчин, гагнуурчин, цахилгаанчин, мужаан зэрэг олох одоо мэргэж сургалтууд манай сургуулиар явж байсан. За өнөөдөр бол сайхан өдөр болж байна. Энэ сургуульд ажиллаж байсан үе үеийн багш нар төгсөгчид ирсэн сайхан өдөр байна. Тэгээд би бол миний хувьд хэм бол би 93 онд сургуулаа төгсөөд одоо сургуультай 20 гаруй жил багшилж байна. Биеийн тэмрийн секцийн хамт олон бол улс хот дүүрэг гэх мэтлэн маш олон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа. Манай хамт олон багш сурагчид ажилчдынхаа сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд хамт олноороо шин сэтгэлээрээ гарган ажилладаг. Манай сургуулиас Монголын шилдэг нисгэгчид болон экипажийн ажилтан ажилчид энэ сургуулиас төрсөн байдаг юм. Одоогоор Монгол улсын гавьяат нисгэгч 5 төрсөн бөгөөд идүүгээ 40 шахам нисгэгч хөх мөх тэнгэртэй хүчит техникийг эзэмшин дан хөлгөөр жигүүр дэлгэн нисэж яваа нь бидний нэгэн бахархал билээ. Тиймээс бид 2020 оноос өөрийн сургуультай нисхийн лицей ангиудыг хичээлүүлэхээр төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. За нисхийн хэмээх оюун тухай цогцлбор сургуулийн 80 жилийн ой болж байгаа тохиолдол нь тус сургуулийг төгсөгч үе үеийн төгсөгчид одоо баярын мэнд хүргье.
ингээд сургуулийн маань одоо ирээдүйд үргэлж гэрэлтэн цэцгэлж явах болтугай. Одоо энэ сургуулиас төрсэн нисгч, нисхийн инженер, нислэг хөдөлгөөний удирдагч, үйлчлэгч, бусад бүх ажилтнуудад одоо мэдлэгээ дэвшүүлье. Мөнх хөх тэнгэрийн дээврээс их орны үсгэлэнд байгаль, мөнх цас зүрлэг хайрхад, цэлийн мэтэлзэх цэнгэг нуур мөрнө алган дээр тавьсан мэтээр бахархан харж, бардамнан омогшох, эгэлгүй сайхан мэрэгжлийн эзэд бол нисгэгчд үлээ. Монголын түүхнээ алдар нэрэн тодоостод тэмдэглэн үлдэх эрхэм гавьяатай тэрл нисгэгч дий маань далжгүүрийг өвөр дээрээ ургуулж, эрдэмтэн мэргэд, эмч, багш, дуучин, жүжигчин, ойдолчин мужаан гэд олон мэрэгжилтнийг игнэнээсээ төрүүлсэн 80 намрын навчистай уралдан аав ээжийн алдрайхан үрсийн аав усгийн анхны шанг татаж 80 хаврын шувуудтай хамт анхилхан сурагчтай амьдралын их далайд хүсэл мөрөөдийнх нь ертөнцид хөл тавиулж оюутны ширээнээ үдсэн нар гэрэлтсэн 80 жилийн түүхтэй бомон хүүхдийн өлгий буян тухай сургууль минь. Нэрээр тань овглож, сүрээр тань бахархаж дуурсах алдар, дуулах дуундаа мөнхөлж, үеийн үед үрийн үрдэ үргэлж мөнхөд хүндэтгэн явах болно таныгаа. Эдгээр өдрүүдэд хүүхэд насны нандин дурсан жараан аялаж, ангийн найзуудтайгаа халуун дотноор тэврэлдэн уулзаж, хамгийн сайхан инээдэр биесээ чимсэн үеийн төгсөгчд бидний сайн сайхны төлөө залуунаас эрч хүчээ харамгүй зориулсан эрдэмтэн мэргэд багш нартай хамгийн бартаатай замаарч хамгийн зөв чимээ гарган бусдаас мандайлан хошуучилж алхуулсан эрхэм хүндэт удирдлагуудаа үйлс бүхэн алтан нар адил мандаж хүсэл мөрөөдөд зориг бүхэн саадгүй бүтэж байхын үлзийтэй дэмрэлтэй өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Сааршгүй сая, бууршгүй бомон жилийн түүхийг түүчэлэн бичих бидний ирээдүй үргэлжийн мөнхөд гэрэлтэж байх болтугай.